Манай эртний өмнөх 5 дугаар зуунд Иерусалимийн хэрэм нурж хотын хамгаалалт үгүй болсон байлаа. Харин Нехемая удирдагчийн дор ард түмэн энэ асуудлыг өөрсдийн нуруунд дээр үрж дахин босгохоор зориглон хөдөлсөн юм. Энэ ажил зөвхөн Иерусалимийн оршин суугчид бус Ерихо, Тикоа, Гибеон, Мисба зэрэг ойролцоо хотуудын иргэд хүртэл оролцсон юм. Жишээ нь Задокийнхан гэхэд 500 м хэрмийг сэргээсэн нь бахархам үйл явдал байв. Хэрмийг сэргээн барьж байсан баг хэсгүүдийн бүрэлдэхүүн үнэхээр сонирхолтой. Тахилчид, худалдаачид, зарим нь бүр левчүүд байлаа. Хамгийн онцгой нь гарын урд үтээ алтан дархан үзэл, анхлын үнэртэн хийдэг Ханания нар хүнд хүчээр барилгын ажилд оролцсон явдал байсан юм. Түнчлэн зөвхөн ирчүүд ч биш. Шалум гэхээр өөрийн охтынхон хамт хэрмийн нэг хэсгийг сэргээсэн гэж бичээст тэмдэглэгдэн үлджээ. Гэхдээ тэдний ажил үргэлж урам зоригтой байгаагүй. Тикогийн ирчүүд үнэнчээр ажилласан ч тэдний язгууртнууд эцдийнхээ ажлыг дэмжсэнгүй гэж Библиэд бичсэн байдаг. Харин эсрэгээр нь баруух өөрийн хэсгээ чин үнэнчээр бүр хичээнгүйлэн босгожээ. Ердөө 52 хоногийн дотор ажиллаа дууссан нь гайхамшиг байлаа. Учир нь тэд бусдын доог тохуу болж дайсны занал хийлэл дор үхлийн аюултай нүүр тулж байсан билээ. Гэвч Нехемая бурханд талархан ард түмнээ магтан учир нь ард түмэн ажиллах зүрхтэй байв гэж тэмдэглэсэн байдаг. Магадгүй таны амьдралд ч бас ямар нэгэн хийх ёстой ажил таны сэргээн босгох хан хэрэм байгаа байх. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх гарын авлагыг хайж байгаа бол Нехемая номыг дэлгэн уншаарай. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.